Нийслэл Улаанбаатар хотноо 3 өдрийн турш үргэлжилсэн ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7 дугаар баг хурлын хаалтын ажиллагаа төрийн ордны их танхимд болж өндөрлөө. Хаалтын үйл ажиллагааг улсын хурлын гишүүн гадаад харилцааны сайд Болд удирдах явууллаа. Баг хурал өнгөрсөн өдрүүдэд иргэний нийгмийн төлөөлөл, парламентын эмэгтэйчүүдийн, бизнесийн, залуучуудын форум гэсэн чиглэлээр салбар хуралдаан зохион байгуулж хэлэлцүүлэг өргөнүүлсэн. Эдгээр форумудаас гарсан чухал санал шийдвэрүүдийг эцсийн санамж бичиг буюу Улаанбаатарын тунхаг бичигт оруулан баталлаа. Хаалтын үйл ажиллагааны үеэр салбар хуралдаануудыг даргалсан төлөөлөгчид өөрсдийн формоос гарсан санал шийдвэрүүдэд танилцуулсан юм а. Иргэний нийгмийн төлөөллүүд байнгын мөрдөгдөх мөрийн хөтөлбөртэй болж ардчлалын боловсролыг дэмжих чиглэлээр санал оруулсан бол парламентын формоос авилгатай тэмцэх ач холбогдлыг зөвшөөрч хүний эрхийг төлөвшүүлэх, иргэдэд чөлөөтэй мэдээлэл олгох нь авилгатай тэмцэх арга мөн гэдэг саналыг оруулжээ. Мөн хаалтын үйл ажиллагааны үеэр Гремекийн болон полимерийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэ удаагийн Гремекийн шагналыг Мьянмарын парламентын гишүүн Нобелийн шагналтан Сан Сучи хүртсэн юм а. Энэ шагнал нь Азийн хувьд анхны бөгөөд эмэгтэй хүнд гардуулж байгаагаараа анхны тохиолдол болж байгаа юм байна. Түүний шагналыг Польшийн гадаад хэргийн сайд Радослав Шикорский үг хэлж гардууллаа. Гремекийн шагналыг ардчлалыг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан хувь хүн, холбоо, нийгэмлэг байгууллагад 2 жил тутам нэг удаа олгодгоо. Шагналын сан 40 сая орчим $40 бөгөөд нэр дэвшигчийг Гремекийн сан ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн байнгын нарийн бичгийн дарга нарын газар, Польшийн гадаад хэргийн яам, ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн дарга улсын гадаад хэргийн яамнаас тус бүр нэг төлөөлөл бүхий ажлын хэсэг зөвшөлтчлийн замаар шалгаруулдаг байна. Мөн даргалагч орны нэрэмж шагналыг Сан Сучид гардуулан өгсөн. Харин полимерийн шагналыг иргэний нийгэм ардчлалын төлөө бүхнээ зориулсан хүмүүст олгодог тухай ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга Омого онцоллоо. Энэхүү шагналыг 3 хүнд олгосны нэг нь манай улсын иргэн гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Сүрэнгийн Бадрал гардлаа. Хаалтын үйл ажиллагааг аль биесээр хааж Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Дорж үг хэллээ. Тэрээр ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7 дугаар баг хурал амжилттай өндөрлөж байна. Бид ирээдүйд сайн сайхан зүйлийг бадраах их хүслээ батлан баталгаажууллаа. Эмэгтэй удирдагчид олон эмэгтэй төлөөлөгчдийг хараад сэтгэл их өндөр байна гэдгээ илэрхийллээ. Мөн хэдхэн хормын өмнө баталсан Улаанбаатарын тунхагт бид өнгөрсөн 2 жилийн хугацаанд олсон ололт амжилтаа орууллаа. Монгол улс цаашид ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгдэх оролцоогоо улам сайжруулна гэдгээ онцлоод дараагийн ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурлыг даргалах Эл Салвадор улсад хүнд тугийг гардуулж өгсөн юм а. Now I have an honorable duty to perform. I invite Mr. Juan Jose Garcia of El Salvador. And I would like to hand the flag of our organization, and I wish El Salvador a successful championship of our community of democracies. Ladies and gentlemen, I declare hereby the 7th Ministerial Conference of the Community of Democracies closed. Thank you very much. Энэхүү 3 өдрийн турш нийслэл хотод үргэлжилсэн ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7 дугаар баг хурал амжилттай өндөрлөө.